Сайн байцгаана уу? За шинэхэн влогтой тавтаа морил Япон улсын Нарита онгоцны буудлаас Тайланд улсын Бангкок хот руу нисэхээр за манай гэр бүл одоо бэлэн болсон байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болон за няраа хүүхэдтэй зорчих гэж байгаа учраас за тэдгэр хүмүүст зориулсан одоо хурдан чек-ин хийлгэх цонхон дээр бүртгэлээ хийлгээд ингээд онгоцондоо суухад одоо бэлэн болсон байна. За би тэгэхэд Тайландын Та Airline-ы одоо тикет авсан. За Тайландын Та Airline-ы хувьд болохоор нэмчрнээлийн ягаан өнгийн логотой. За тэгээд доторх салон гэдэг одоо бүх зүйлс нь одоо ийм хүрэн ягаан чирнээлийн ягаан өнгөөр одоо ижилсэн ийм онгоц байсан. Онгоцны одоо баг хамт олонны хувьд ч гэсэндээ тэр дундаа одоо эмэгтэйчүүд нь бас ийм Тайландын үндэсний хэв загвараа шингээсэн. За ийм дүрм товцоор ижилсэн байсан. За ингээд бид нэр аялалдаа гарч байна. 7 цаг нисэх одоо урт нислэгтэй учраас нислэгийн турш одоо манай жоохон унтаад яваасаа, ингүүнээ маань тухтаа яваасаа л гэж одоо залбираад онгоцондоо суусан. За онгоцонд орсон даруйдаа миний хүү унтаад өгсөн. За хүүдээ зориулаад няраа хүүхдийн хоол цагсан байсан. За бид хэд яг Японд иддэг хоолыг Японоос судалдаж аваад хийсэн байсан. юу юм бэ? Лари. Keyboard юм бэ. Nice. Эцтэй натрогч. Натрогч гэж. Хамбургер. Аха. За манай охин ингүүний онгоцны суудал дээр одоо бие дааж сууж чадахгүй байгаа учраас нэмэлт юм одоо суудлын бүс бидэд авч явдгийн. Тэгээд тэр бүсийг ашиглахын тулд одоо аавтай онгоцны хойд хэсэгт одоо хамгийн хойно суулгасан. За тэгээд хүн болгон ерөнхийдөө нөгөө удаан нислэг учраас өөр өөрсдийн одоо уртлын дэлгэцээр дуртай одоо контентоо үзээд за мөн одоо аялын мэдээлэлтэй танилцаад ингээд унтах нь унтаад ингээд явж байгаа харагдсан. За төрөөгийн хувьд 7 цаг нисгэд нийтдээ 2 кино бүтэн үзээд буусан. Дүүг онцоо нэвэл ээжигээ жоолно олж агаад за ивэлийн унтах цаг болоход дүүн зүрд сэрээд ингээд тухтай дажгүй сайхан явж байна. Одоо бид хэдийг буухад 2 цаг гарны хугацаа үлдсэн байна. За онгоцонд өгсөн хоолны хувьд бол дажгүй байсан. Тэгээд өдрийн хоолноос гадна бас юм снэк өгсөн. Энэ айгу амттай байсан. Одоо иймэрхүү л харагч байна. Бидний нэг үүлний дээр юм шиг харагдаж байна. За ингээд олон цагийн нислэг маань дуусаад бид хэд буух гэж байна. Тэгээд агарын жоохон бохирдолтой юм шиг байсан Тайланд. Ингээд дээрээсээ ингэж хав хүрэнтэж харагдсан. За тэгээд бид хэдийн ерөнхийдөө ирж байгаа одоо гол зорилго нь за Тайландд манай төрөөгийн ихч одоо докторийн зэрэг хамгаалаад Азийн технологийн их сургуульд сурдаг. Тэгээд ихчийнхаа сургуультай танилцах. За тэгээд гэр бүлийнхэнтэйгээ цагаа зугаатай өнгөрөөх гээд ирж байгаа. So how is the Thailand? Well, right now I think it's really hot, but the two that have been here, they say it's actually pretty good right now. Oh my gosh, guys, this place is freakishly big and it looks so good. I could stay here forever. За бид хэд буудалтай ирсэн байж. Манай хичээн захиалсан байсан буудал
Prince Bangkok гэдэг айгүй гоё бодол байна. Guys, look at this place. It's amazing. Seriously, I just can't believe they found this place. За түрүү бит хоёр Тайландын 7-Eleven дотор орж ирсэн байна. Аны гэрээ нэрэ том хэмжээтэй юм шүү. 30 бат гэдэг чинь 100-аар үржүүлэхээр 3000 100 yen орчим. Бэлэн хоолнуудтай байна тий. Хөлдөөцөн ногоонууд байд юм байна. Кофе, угаалгын юмнууд. Лактоз фри гэдэг энэ нөгөө бактери юм шүү. Юу юм бэ наа? 7-Eleven гэхээсээ илүү нэг Монголын нөгөө нэг жижиг супермаркет шиг. Энд юу нь ерөөсөө байхгүй юм алгаа. Нүүрний маск, шампунь, тоос гэдэл энд юу нь ерөөсөө байхгүй юм алга. Өнөр нь ч гэсэнтэй. Кола энд иймэр жижигээрээ байна. Энийг авсан гэсэн үг. Тий. Энэ шүү дээ XS гэж. Тэгээд цөөх юм. За ингээд буудалтаа унтаж амраад өглөөний цайнд орох гээд бид гурав цайн руугаа явж байна. За цаг агаарын нэлээд таатай үед нь очсон болохоор тэгсэн үү маш их жуулчдын одоо хөл хөдөлгөөнд дарагдсан. За зуулчид дундаа одоо Европын аялагчид нэлээд харагдаж байсан. Энэ тэмдгүү л одоо шарт толгойтой жуулчид хүмүүс амарч байгаа харагдсан. Имэлээ. За тэгээ Тайландад ирэхээсээ өмнө одоо сонсч ирсэн ороо Тайландын гоё шинэхэн жимсний шүүснүүд, шейк за тэгээд амттай сайхан одоо хоолнууд гэд бүгдийг нь одоо идэж ууж үзсэн. За хоолны хувьд ерөнхийдөө порц ихтэй, тэгээд бас амттай, за махны орц ихтэй гэд би тэдэд хоолны хувьд бол ямар ч асуудал байгаагүй, маш их таалагдсан. За мөн одоо буддын шашинтай орон учраас за буддын гоё шашны газрууд, за тэгэл уран гоё хийцтэй, за тэгээд ер нь өнгөлөг, за ийм зүйлсүүд нь бас их нүд булааж байсан. За Тайландд бас ингээд худалдааны гудамж за тэгээд дэлгүүрүүдээр нь явж хахад Японы хэд хэдэн одоо сүлжээ дэлгүүрүүд бас байд юм байлээ. За түрүүнд бит хоёр одоо 7-Eleven-ийг танилцуулсан. За 7-Eleven-ээс гадна одоо гэр ахуйн бараа бүтээгдэхүүн зардаг Нитори бас хэд хэд харагдсан. За одоо харин та бүхэнд худалдааны төв дотор нь байсан нэгэн сонирхолтой ариун цэврийн өрөөг танилцуулъя. За ингээд ийм хөөрхөн варн саунуудтай харахад нойлын өрөө гэмээргүй тогтчлтын хувьд ийм одоо сонирхолтой байдлаар хийгдсэн. За нугаал туруудыг нь хардаа хөөрхөн байгаа үстэй.